MEZORN right now. Намайг өсгөө иргэдэг. Би MEZORN компанид ахлах мобайл хөгжүүлэгч хийдэг. Прожект эхлэхээс ахуулаад тооцоод үзэлээ тий. Тэгэхээр прожектийнхаа хэрхэн яаж хийх вэ гэдэг архитектураа гаргана. Тэгээ архитектураа гаргасныхаа дараа ажлуудаа таск болгож хуваарлаад жонеруудаа нэг хийгээд за тэгээ яг прожект явцын дундад болохоор жонеруудынхаа хийсэн код бичсэн кодыг ревю хийгээд ер нь явдаг байгаа. За өсгөө ах бол хувь нь өөр амар хөгжилтэй. Тиймдээ ч манай байгууллага хамгийн хөгжилтэй үнээр тодорсон байгаа. Дээрээс нь өсгөө ах ажлаа явуулахдаа яг тэр хөгжилтэй байдлаараа илэн даалангүй нээлттэй ярилцаж ажлаа явуулдаг байгаа. Тэр нь ч бидэнд ингээ ажлаа явуулахад айгүй гоё тийм чөлөөтэй байдлыг үүсгэж өгдөг байгаа. Одоо UB-Cap маань хүмүүсийн маш их олон хүмүүсийн хэрэгэлдэг лайфстайл ап болж чадсан байна. За манай компани хувьд захиалгын ажлуудаа багасгаад яг иймэрхүү өөрсдийн гэсэн прожектуудыг хөгжүүлэх сонирхолтой байгааг үзнээрс одоо бас яг UB-Cap шиг лайфстайл ап болж чаддаг тийм апуудыг хөгжүүлж байгаа. Прожектын ард гарах их сайхан, нэг прожект дуусгах. За мөн үүдэнд байдаг дартс, ширний хөлбөмбөг жоохон спортлог арга хэмжээнд оролцоод дараа нь бол бас их өрсөлдөөн дундаас ялж гарч ирэх бас жаргалтай байдаг. Тэгээ өөр чинь одоо манай компани тийм гэр бүлсэг тийм халуунлаа уур амьсгалтай байдал нь ер нь миний гэлтгүй бүх ажилчдад ер нь их жаргалтай мэдрэмж өгдөг байх гэж бодож байна. Өсгөө ахтай хамт ажиллах яг нэг байрны ахтайгаа хүн шиг мэдрэмж төрдөг. Тэгээд ямар нэг асуудал тулгарсан ч гэсэн өсгөө ахтай үргэлж шийдэл байдаг болохоор алцахгүйтэй л гэж боддог та. Бид нар өнөө прожектыг хөгжүүлэхдээ шууд өөрөө доороо шууд бичээл эхэлждэг таскуудаа өгөөл жуниорууд маань тухайн үед ямар нэгэн асуудал гарах юм бол тухайн үед асуугаа явчихдаг байсан. Сүүлийн үед болохоор яадаг болсон гэхээр зэрэг аль болох жуниоруудаа сургах тийм төлөвлөгөөтэйгээ явдаг болсон. Ингэснээр яадаг гэхээр зэрэг сениорууд дээр ирж байгаа ачааллын маань код бичих ачааллыг аль болох багасгаж жуниоруудаа сургах зарчмаар ер нь манай компани явдаг болсон. Энэ үднээс жуниоруудыг болохоор миний зүгээс болохоор зэрэг аль болох тийм кодыг стандартын дагуу хурдтай бичих тийм талаар сургаж байгаа. Энэ багийн гишүүн болж ажиллаж байгаадаа өөрөө бахархаад өөртөө амар их баярлж байна. Тэгээд бид хэдий олуулаач гэсэн нэг хүн шиг ажиллаж нэг хүн шиг сэтгэгийг маш хичээдэг. Одоо алсын хараг авлахлаарэ нэг чигт байсан биш байсан ч гэсэн нэг чигт болгож чаддаг. За бүтээгдэхүүнийг хурдтай бөгөөд найдвартай хийж чаддаг. Одоо шинэ манай инженерүүд гэхэд 10 гаруй жилээс ахуулаад туршлагатай зөндөө хүмүүс байна. Бизнес процессын багийн прожект менежерүүд маань хүртэл мэдээлэл технологийн мэдлэгтэй тийм хүмүүс байх жишээ нэ тий. За тэгээд UI UX талаас нь бас манай хоёр бас Монголд бол зартай хоёр гараа байна. Дээр нь нэмээд хэлэхэд манай компани дээр нэг экваторийн тийм прожект ер нь явдаг. Энэ дээр болохоор зэрэг манай жуниор өнөө сениор өнөө орж ирээ ганцхан сар болсон ч өнөө хамаагүй бүгд санаагаа гаргаад тэр санааны хэрвээ дэмжигдэх юм бол бүтээгдэхүүн болгоод хөгжүүлэлтийг шууд эхлүүлдэг. Энэ дээр жишээ нь ихэд одоо нэг хоёр прожект юм уу яг бүтээгдэхүүн хөгжүүлэлт нь эхэлсэн явж байгаа жишээ нэ. Тэр маань бол ер нь манай компани нэлээд том давуу тал онцлог байх гэж бодож байна. Өсгөө ах бол миний төрсөн ах, ажлын ах, марсаах, дандаа даадаг ах. Ер нь тэгээ өсгөө ахтай хайртай шүү. Мэргэжил сонгоход хамгийн их том нөлөө үзүүлсэн. Тэгээд гой мэргэжил сонгоход тусласанд баярлалаа. Тэгээд хайртай шүү. Дэд бүтцэд маань ерөнхийдөө юу хийхэд бүрэн болцсон байна. За тэгээд манай компани эх жилүүдээс ер нь дараагийн жилүүдээс гадагшаага бүтээгдэхүүн хөгжүүлж гарах сонирхолтой байгаа. Хэд хэдэн санаанууд байгаа. За тэднэр дээр хамт ажиллаж ер нь олон улсын зах зээлд гарах инженер болоорой болцгоё гэж хэлээ да.